Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилж 85 дугаарт эрэмблэгдлээ. Цахим орчноос ялгарах сорилттой тулгарсан хэвлэл мэдээллийн доктортой байдлын хэмжүүр 48% үнэлэгдсэн нь ганхаж ихсний том дохио болж байна. Ирүүшүүлт бол системийн ялцрал гэж улсын хурал дүгнэв. Дотор байранд амьдарч байгаа сурагч оюутнуудын эрх зөрчигдсөөр байгааг хүний эрхийн үндэсний комиссоос хэллээ. 100% цахилгаан хөдөлгөөртэй автомашинд ногоон улсын дугаар олгож дугаарын хязгаарлалтад хамруулахгүй. Оройн төргөө үзэгчдээ сая танилцуулсан болон бусад мэдээллийг яг одоо танд үзүүлэх гэж байна. Би хөтлөгч Аронтол энэ цагт ажиллана. Монгол улсыг илтгэх олон улсын үзүүлэлтүүд дундаас ганц гялтаахан хэвлэлийн эрх чөлөөний индекс боллоо. За Монгол улс энэ жил хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилсан. Ингэснээр 180 улсаас 85 дугаар байрт эрэмблэгдлээ. Энэ үзүүлэлтийг урагшлуулах түлхэгдсэн нь өнгөрсөн жилийн үндсэн хуулийн цэцгийн шийдвэр болсон байна. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр сайн оноо авах нь зөвхөн сэтгүүлчдэд ашигтай хэрэг биш. Энэ үзүүлэлт сайжрагдал байвал Монгол улсад авилгал буурч эдийн засаг сайжирч хүний эрхийн зөрчил буурч байгаагийн нотлохоо олдгоо. За 2025 онд Монгол улс 105 дугаар байраас шууд 87-оор өсөрсөн нь бидний авах оноо 322-оор нэмэгдсэн байна. За энэ чинээгээр оноогоо ахиулсан ч бид дөнгөж 5579 буюу F үнэлгээтэй хэвээр байна. За тодорхойлбол улс төрийн үзүүлэлт 248 оноогоор эдийн засгийн үзүүлэлт 322 оноогоор өссөн байна. За харин аюулгүй байдлын үзүүлэлт 9 оноогоор нэмэгдэж 69.95 болжээ. За энэ нь сэтгүүлчдийг чөдөрлөж ирсэн эрүүгийн хуулийн 13-ын 14 буюу худал мэдээлэл тарахтай холбоотой заалтыг үндсэн хууль зөрсөн хэмээн цэц дүгнсэн нь нөлөөлжээ. Өнгөрсөн онд үндсэн хуулийн цэцээс гаргасан эрүүгийн хуулийн 13-14 дэх заалтыг хүчингүй болгож болзошгүй тийм ээ. Одоо тэр нөхцөл байдал руу хөтөлж болох юм эерэг өөрчлөлт гарсан дээр судалгаанд оролцсон шинжээчдийн хувьд болон ерөн салбарын хэмжээнд эерэг хүлээлт үүсээд байсан нь илүүтэй нөлөөсөн гэж бол харж байгаа. Тэгэхээр энэхүү индексийн хувьд яг бодит байдал дээр хэдэн удаа магадгүй сэтгүүлчдийг одоо тагнж хорж одоо юу гэдгийг залхаан цэвэрлүүлсэн мэй гэдэг үзүүлэлт дээр гэхээсээ илүүтэй салбарын мэрэгжилтнүүдээс авсан асуумж дээр тулгуурлаж гаргадаг үзүүлэлт учраас салбарт ийм эерэг хүлээлт үүссэн байгааг бол энэ илтгэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань одоо эцсийн цэг гэдэг юм уу те байж болох үр дүндийг хүрчлээ гэж ерөөсөй ойлгох биш. Эсвэргээрээ одоо яг улсын хурал дээр ажлын хэсэг ажиллаж байгаа эрүүгийн хуулийн 13-14 дэх заалтыг хүчингүй болгох чиглэлээр манай салбарын үргэлжлүүлэн тууштай ажиллах юм бол энэ эерэг үзүүлэлтийг цаашдаа ахиулах боломжтой юм а гэдгийг бол илтгэж байна гэж миний хувьд бол дүгнэж байгаа. Бид 85 дугаар байр буюу дунд түвшний улсад багтаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөө бүрэн хангагдсан орнуудын бүлгээс доогуур. За гэхдээ хамгийн ноцтой хязгаарлалтай орнуудын түвшинд хараахан хүрээгүй гэсэн үг юм а. За гэхдээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөө түүхэнд байгаагүйгээр доод түвшинд хүрснийг хэл хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас онцолжээ. Сулгаанд хамрагдсан 180 орчим улсын талаас илүү хувь нь хүнд. За бүр маш ноцтой ангилалд багтсан байгаа. Дэлхийн нийтээр дордож байхад манайх чимэх амжилт гаргасан нь ийхүү 17 байраар огцон урагшлахад нөлөөлжээ. Өнгөрсөн жил яагаад тийм одоо 105 буюу маш доогуур байсан бэ гэхээр нөгөө сэтгүүлчдийг баривчилсан хорьсон. Энэ удаагийн үнэлгээгээр бол сэтгүүлчдийг барьж хороогүй гэдэг үзүүлэлт нь эргээд одоо оног тодорхой хэмжээгээр дээшлүүлсэн боловч яг эрх зүйн орчин сайжирсан уу сайжраагүй. За дижитал энэ хэрэглээ сэтгүүл зүйн редакцийг үйл ажиллагааг давамгаалж гэнэ үү гэвэл давамгаалж гэнэ. Эдийн засгийн болон улс төрийн хараат бус байдал багассан уу гэвэл багасаагүй. Тийм болохоор нөхцөл байдал бол их айхтар сайжирсан гэж үзэхгүй байна. Ер нь бид нар урагшлахыг хүсэж байгаа бол улс төрчдийн хараа хяналт улс төрчдийн нөлөөллөөс хэвлэл мэдээллийн салбарыг яаж хийж байгаа сонирхолтой. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодит өрсөлдөөн бий болоогүй цагт өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний одоо эрх чөлөөний индекс урагшлах нөхцөл бол бүрэлдэхгүй. Тийм учраас эдийн засгийн хувьд бий даасан байх улс төрөөс хараат бус байх энэ хоёрыг л зохицуулж ижил манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөхцөл байдал сайжирнаа л гэж харж байна. Монголын хэвлэл мэдээллийн үнэн дүр төрх олон улсын байгууллагын нүдэнд ингэж харагдаж байна. За тодруулах юм бол 1998 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төр өөрийн үйл ажиллагааг сурчлахын тулд төсвийн хөрөнгөөр санхүүждэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихийг хориглохоор заасан хэрнээ засгийн газрын үйл ажиллагааг сурталчилдаг агентлаг нь төрийн өмчөд хിവэр байна. За эндээс манай хэвлэлийн эрх чөлөөнд ямар асуудал байгааг харж болох юм а.
Хэвлэлийн эрхчлөөний индексээр 17 байр ухарсан сайн үзүүлэлт ч гэлээ яг энэ салбарын амин үзүүлэлт муу байгаа юм а. За хүний амин үзүүлэлтийг зүрхний цохилоор хэмждэг шиг Монголын сэтгүүл зүйн амин хэмжүүр дөнгөж цоглох төдийхнөр амьдарч байгааг илтгэх судалгааг хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн байгаа юм. Эрх зүйн зохицуулалт тал хувьтай, хүний нөөц дутагдaltaй, цахим орчноос ялгарах сорилттой тулгарсан хэвлэл мэдээллийн доктортой байдлын хэмжүүр 48% үнэлэгдсэн нь ганхаж ихэлсний том дохио болж байгаа юм. Сүүлийн үед захим орчин зохион байгуулалтаагаар хуурамч мэдээлэл тарааж, иргэдийн үзэл бодол нөлөөлөх замаар нийгмийн сэтгэл зүгээр манипуляц хийх бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа хэрэг сэтэрч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ийм мэдээллийг зориудаар тараадаг бүлэг хүмүүс хүртэл байсан нь вакцинжуулалттай холбоотой мэдээллээр илэрчээ. Вакцинтай холбоотой хуурамч мэдээлэл түгээгч бүлэглэл байдаг те та бас мэдчихэж байгаа. Үүний одоо нөлөөгөөр товлолт вакциндаа хүүхдүүдэд хамруулахгүй байх үзэгдэл бол нэлээд өндөр ихсэж байгаа. Дээрээс нь одоо дэлхийд даяар ч тийм бас дахиад одоо Улаанбаатар өвчний дэгдэлт жишээ нь намдцсан одоо ер нь дарагдсан байхад одоо вакцины эсрэг мэдээлэл явуулдаг бүлэглүүдийн мэдээлэлд итгэсээр хагаад одоо товлолт вакциндаа хамрагдаагүйгээс тий Улаанбаатарны дэгдэлт дахиад дэлхийд даяараа нэмэгдээд ирсэн байх ийм хандлагууд. Гэтэл одоо яг нөгөө вакцины одоо сайн нөлөө тий хичнээн мянган хүнийг хичнээн сая хүнийг аварсан бэ. Бусад тэр судалгаанууд байсаар байтал вакцинтай холбоотой цөөн тохиолдлын одоо хүндрэл урвал үзүүлсэн ийм тохиолдлуудын мэдээллийг маш ихээр системтэйгээр түгээж байгаа байхгүй. Хуурамч мэдээлэл нь алсдаа олон нийтийг төр засаг хэвлэл мэдээлэл гэлтгүй бусад хүнлэнгийн байгууллагуудад итгэх итгэлийг хөсөрдүүлэхээр зэхэж байна. За тиймээс сэтгүүл зүйн үндсэн үүргээ марталгүйгээр богино мэдээллийг үзэгчдэд хүргэх гэж яарахаас илүүтэй олон талын их сурвалжийг оролцуулсан мэдээллийн хүргэх нь чухал гэдгийг салбарын экспертүүд хэлж байна. Нийгэмд ашигтай чухал сэдвүүдийг бол хөндөж гаргаж ирж байна. Ихэнх одоо агуулгын сэтгүүл зүйн редакцийн бэлтгэсэн агуулгын ихэнх хувь нь бол улс төр эдийн засаг нийгэм эрүүл мэнд иргэдийн эрх ашиг гэх зэрэг маш чухал сэдвүүд дээр төвлөрч байгаа боловч нөгөө ажлын нөхцөл байдал хангалттай биш цаг зав байхгүй ачаалал маш их өндөр байдаг ийм шалтгаанаас бол чанарыг хангаж ажиллаж чадахгүй байгаа. Энд яригдж байгаа асуудал боддоор сэтгүүлчдэд яаж тусаж байна вэ? За жишээ нь албаны их сурвалжаас бодит мэдээлэл тодруулах гэхээр ажлаасаа халагдана гэж айгаад яриа өгдөггүй. Тэр бүхэл төрийн байгууллага хажуудаа 7-8 хүний бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн хэвлэлийн албыг ажилуулдаг. Эдгээр хүмүүс иргэдийн мэдэх эрхийг хангаах биш харин ч эсрэгээрээ баймилж байдаг гэлээ. Мэдээллийг ингээд авъя гэдээ очиход төрийн байгууллагуудын энэ албан тушаалтан удирдлагын хандлага тухайн төрийн албан агчид хэвлэл мэдээлэл дуртай мэдээлэл өгөх үгүй юу гэдгийг нөлөөлөд байна. Би ингээд ярьчвал ажилгүй болчихно гэдэг байдлаар өгөхгүй болохоор чинь олон нийт тэр мэдээлэл авч чадахгүй байгаа чинь. Тэгээд нөгөө өөрөө дараа нь тэр сошиал бүлийдэд тэр төрийн албан агч юу яадаг шүү дээ, өрцдөг шүү дээ. Ажлаа мэддэггүй гэдэг юм уу эсвэл мэдээлэл өгдөггүй гэдэг байдлаар. Тэгтэл тэр дээрээс нь те бити илдүү юм яриад байгаарэ. Их хурлын тамгын газар гээд би ихтэй санаандгүй яваад орцсон учрал даргаыг их хурлын дарга байхад төрийн ордны 2 давхартай илүү ингээ бүр энээс том студийг ингээ зураглаад сэтгүүлч ингээ зураглаад сэтгүүлч эвлүүлэгч гэдэг бүр том телевизийн дайны ажиллаж шít. Тэд нар яаж нэхэр ирээлэг үйлдвэрлэдэг. Тэгээ тэрийг ингээ түгээдэг. Тэгээ хэвлүүд амжуулах үүрэгтэй. Тэгээ ийм нөхцөлдөл ер нь бол байгаа. Тэгээ би ингэж ярьснараа энэ салбарынхандаа ч адлагддгийг хүмүүс эрх мэдэлтэй хүмүүс ч адлагддгийг. Тэгээ ер нь бүгдээрээ ингээд дампуурах эрхээ өөрсөндөө аваад ингээд явчмаар байгаа. Нэг ёс ямбар төр төмбөр гэж байдаг штэ. Хэвлээ ямар шийдвэр гарсан үндэслэл нь юу яасан ийсээ асуугаад ингээд нэг эндэр дэрийн араас ингээд сайдарын зогсож байгаа эсвэл хэвлэлийн албан ч юм ингээд мэдээлдэг байсан шүү дээ. Ингээд юм ингээд айгүй буруу тийшээгээ яваад байгаа. Уг нь энийгээ бид нэр ингээд нэг нэгнтэйгээ өсрөхгүй буруу бодлоо өөрлөхгүй ингээд сайн ярилцаад эн чинь өөрөө хэвлэлийн үзэмж бидний энэ оршин тогтнох нөхцөл шууд утгаараа нөлөөлж байгаа байхгүй юу? Монголын хэвлэл мэдээллийн салбарын доктортой байдал ганхаж эхлэхэд хүргэсэн олон хүчин зүйлс бий. Захим орчинд зохион байгуулалттай бүлэглэлүүд хуурамч мэдээллээр нийгмийн сэтгэл зүйгээр манипуляц хийж олон нийтийн итгэлийг системтэйгээр судруулж байна. За нөгөө талдаа төрийн байгууллагуудын хит нүсэр хэвлэлийн албат нь мэдээллийг цензурдах замаар иргэдийн мэдэх эрхийг боомлж сэтгүүлчдийн их сурвалжтай ажиллах боломжийг
хязгаарлах боллоо. За иймд салбарын экспертүүд хурдаас илүүтэй үнэн бодит олон талд их сурвалжтай чанартай контентыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн гол зарчим гэдгийг онцолж байлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард эхэлсэн оюутлогын хилэлцээр хагас жил гаруй үргэлжилж байгаа ч одоогоор тодорхой үр дүн ил болоогүй байгаа. За гэтэл энэ хооронд манай улс зээлийн хүүд өдөр бүр цаг тутамд асар өндөр төлбөр төлж байгааг зарим гишүүд санууллаа. За харин Монголын талыг төлөөлж оюутлогын хилэлцээрт оролцож байгаа сайд нарын зүгээс хилэлцээр нааштаагаар үргэлжилж байгаа тактикийн хувьд шийдлүүдээ ил ярих боломжгүй байна гэдгийг учирлаж байлаа. Өнгөрсөн намрын чуулганаар улсын хурал оюутлогын асуудлаар нээлттэй сонсгол явуулсан. За энэ сонсголоос засгийн газарт үүрэг болгосон тогтоол гарсан ч хэрэгжихгүй байгааг зарим улсын хурлын гишүүд шүүмжиллээ. Хилэлцээр удаашрах тусам Монгол улсад ашиг биш өрөл зузарч байгааг санууллаа. Хилэлцээр сүүлийн 3 сарын ихүү зогсолтын байдалтай байна. За энэ хугацаанд бид нар 1.8 их найт төгрөгийн зээлийн хүү бас төлөх хэмжээтэй ингээд өдөр тутам зээлийн хүүгээ тоолсон нэгэсэндээ им луурын зээлийн гэрээгээл өдөр болгон ярьсан хэвээр өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үн $13,000 байна 1 тонн. Энэ бол 1 жилийн дотор 40% өссөн рекорд дэвтсэн үн байгаа. Энэ үнээс өнөөдөр ганцхан Rio Tinto компани зээлийн хүүгээр дамжуулж өгөөж авч байна. Монголын талд энэ дээр нэг ч төгрөгийн ногдол ашиг байхгүй шүү. 2039 онд гэхэд Монгол ногдол ашиг авах үеэр орлого нь огцон буурах ийм л хандлагатай байгаа. Харин сангийн сайдын зүгээс урьдчилсан байдлаар зээлийн хүүг бууруулах тохиролцоод хүрсэн гэдгийг хэлж байлаа. За гэхдээ манай талаас яг хэдэн хувьд хүргэх тухай санал хүргүүлснээ ил зарлах цаг нь арай болоогүй гэдгийг хэлж өгсөн юм а. За тактикийн хувьд одоо би тэр юуг нь бол задлж ярмааргүй. Миний бодож байгаа сарын өмнө ажлын хэсэг маань нэлээд эрчтэй засгийн газрын зүгээс бол одоо нэлээд шахаж ажилласан юм байна лээ. За тэн дээр бол одоо манай засгийн газраас бол одоо хэд хэдэн нөхцөлийг тавьсан. За одоо ирээд энэ хилцлийг бас дахиад өргөжлүүлээд явнаа. Хилэлцээрийн хүрээнд зээлийн хүүг бууруулах асуудлаас гадна Монголын талын хүртэх үр өгөөжийг 53% хүргэх зарлагаа суурилсан менежментийн төлбөрийн тогтолцоогч өөрчлөхөөр зорж байгаа юм. За одоогийн байдлаар менежментийн төлбөр олон улсын түвшнөөс өндөр байгаа. Иймд олон улсын түвшинд хүрэхээр ажиллаж байгаа гэлээ. За Rio Tinto-гоос ирүүлсэн менежментийн төлбөрийг бууруулсан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Хамгийн сүүлийн удаа одоо хилцээр хийгээд тэдний талаас тавьсан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аль бие ёсны захидлаа би ойр үед явуулах гэж байна. Тэгээд менежментийн төлбөрийг бууруулах тухай асуудал дээр тийм. Тэгээд тэн дээр одоо тэдний тавьсан хамгийн сүүлийн саналыг манай тал зөвшөөрөхгүй байна гэдэг аль бие ёсны захидлаа би явуулж байгаа. Тэгээд тэрний үргэлжлээд бид бас уулзалт хийж ярилцах хэрэгтэй байна. Нууцын зэрэгэлтэйгээ засгийн газраас батлаад өгсөн өдөртөмж байгаа. Энийг бас ойлгох хэрэгтэй. Яагаад ингэж нууцлж байгаа хүн чинь улс орныхоо эрх ашигыг хамгаалахын тулд тийм байх хэрэгтэй шүү дээ. Нөгөө тал маань хараа сууж байгаа тийм. Тэгэхээр тэр хүмүүс бид бас бодлого хамаагүй тавиад иж болохгүй. Ийхүү Монголын талд ашигтай хувилбарыг гаргахаар Rio Tinto-той зөвшөлдөж байгаагийн ерөнхий мэдээллийг засгийн газар өгч байна. Харин оюутлогын хилэлцээрээс гарах шийдвэр Монголын эдийн засгийг босгох уу, зайл эсвэл өрийн гүн ангал руу төлөх үү гэдгийг олон нийт чих тавин хүлээж байгаа юм а. Хүн нь байвал хэрэг нь олдно гэх ам дамжин яригдаж ирсэн энэ үг бодит болохыг улсын хурал анх удаа хүлээн зөвшөөрлөө. Тодорхойлбол улсын хурлын хүний эрхийн дэд хороо эрүү шүүлтэд өртсөн 40 орчим иргэний хэрэг дээр ажиллаж шинжээчдээр дүгнэлт гаргуулсан байгаа юм. За ингэхэд эдгээр хүмүүс эрүү шүүлтэд өртөж хийгээгүй хэрэгээ хүлээсэн болох нь тогтоогдсон байна. Иймд иргэдээ эрүүдэн шүүж байгаа цагдаа прокурор зэрэг хуулийн байгууллагынхныг өөрсдийг нь хяндаг бие даасан байгууллага байх шаардлагатай гэж зарим улсын хурлын гишүүд үзэж байна. Хууль сахиулагчид иргэдэд эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгдэг их хардлага нийгэмд байсаар ирсэн. Тэгвэл энэ зүгээр нэг хардлага биш байсныг хууль тогтоогчид анх удаа хүлээн зөвшөөрлөө. Ялангуяа цагдаа прокурорууд улс төрөөс хараат бусаар ажиллаж чадхаа болсныг ч зарим гишүүд хэлж байлаа. Иймд эрүү шүүлт бол системийн алдаа, тогтолцооны ялзрал болсон гэж улсын хурал дүгнэж байна. Иймд цаашид цагдаа прокурорынхныг өөрсдийг нь хяндаг бие даасан байгууллагыг байгуулах тухай саналж гарч байлаа. За өмнө 2014 оны хүртэл прокурорын дэрэгдэх мөрдөн байцаах алба гэж байсан. За энэ байгууллага нь цагдаа, тагнуул, авирагтай тэмцэх газрын ажилтнуудын үйлдсэн хэргийг дагнан мөрддөг байсан. За энэ байгууллагыг сэргээн байгуулах тухайч яригдлаа.
тогтолцооны асуудлуудыг бид эргэж харах ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ мөрдөх албыг одоо байгуулах юм уугүй юу? Ер нь энэ мөрдөх чиглэлийн үйл ажиллагаануудын 3 газар ингээд явж байгаа нь хэр оновчтой юм бэ гэдэг асуудал байна. За энэ цаашдаа гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг сайжруулах ажил байгаа шүү. Төр гудамжинд иргэнэ гэмт хэрэг хийхэд шалгаж шийдэж чаддаг мөртлөө төр өөрийнхөө байгууллага дотор төрийн албаагчид нь гэмт хэрэг хийхэд шалгаж чадахгүй байгаагийн хамгийн том жишээ чинь энэ ирүүшүүлэлт байхгүй юу? Тийм учраас энэ ирүүшүүлэлттэй холбоотой хар жагсаалт гаргадаг болох хэрэгтэй. Төр өөрөө ирүүшүүлэлт хийгээд энэ гэмт хэргийн хохирогчид төрийн нэрийн өмнөөс хохирлыг барагдуулсан бол буруутай этгээдээс буцаагаад төлдөг тэр чадвартай болох ёстой. Энд гэмтрийг бидаа мөрдөн шалгадаг байгууллагатай болох ёстой. Ямар нэгэн улс төртэй холбоотой асуудал дээр аль шатны прокурор, ерөнхий прокурорын заавар чиглэл байхгүйгээр хөдөлж чадгаа байж байгаа ийм далд одоо асуудлууч гараад байна. Тэгэхээр бид нар энэ прокурор өөрөө яг хууль заасан чиг үүргийнхаа дагуу би даасан байдлаар ажиллаж чадчих нүгүй юу гэдэг дээр маш сайн дүгнэлт хийж ийшээ цаашаагаа явахгүй бол энэ нөгөө хяналт тавьдаг эрүүдэн шүүх одоо асуудал гараад байгаа юм дээр системийн өөрчлөлт бас хийж чадахгүй шүү. Ийхүү шударга ёсны манаа зохицох ёстой цагдаа прокурорын байгууллагууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэдийг эрүүдэн шүүдэг. За тэр дундаа улс төрийн нөлөөллөөр хүний эрхэд ноцтой халддаг гэдгийг төрийн эрх барих дэд байгууллага нь хүлээн зөвшөөрч өглөө. За энэ алдааг засаг агуулга бүхий тогтоолыг ч өнөөдөр улсын хурал баталлаа. Харин одоо засгийн газар энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэлж байлаа. Энэ тогтоол бол бас зөвхөн одоо их хурлын гишүүд ажиллаад гаргасан юм биш. Энэ үүний цаана 30 гаруй иргэдийн амьдрал, за тэдний гэр бүлийн үн цэнээр олдсон ийм одоо тогтоолоо гэж бүгд ойлгох хэрэгтэй. Тийм учраас засгийн газраас хариуцлагатай энэ дээр ажиллаад тайлгнах ёстой. Улсын хурлаас тодорхой хууль батлаад тогтоол гаргаад засгийн газарт үүрэг чиглэл өгөөд тэдгээрийн биелэлтнээс хангалтгүй хэрэг биелүүлээгүй олон асуудлууд байх шиг байна. Онцгой анхаас ажиллана. Тамгын газар яг энэ асуудлуудыг нэгдсэн мэдээлэл гаргаж өгөх. Анх удаага системийн шинжтэй хүний эрхийн зөрчил гэдэг үг үсэг бас энэ тогтоол дээр тусч байгаа маа. Тэгэхээр энэ бол өөрөө одоо хэрэгжилтийн маш өндөр ач холбогдолтой. Иргэнэ эрүүдэн шүүсэн цагдаа прокурорын байгууллагынхныг зүгээр нэг ажлын алдаа гаргасан гэж үзэх бус хатуу хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэлээ. За түүнчлэн хэрэг хийгээгүй байж хилмигдэж бие махбод сэтгэл санаагаараа хөрсөн иргэний хохирлыг ч мөн тухайн цагдаа прокурор нь гаргах нь зүйтэй гэж хэлж байлаа. Үзэгч та Тэнгэрлэгзийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт нийгмийн асуудлуудыг хүндсэн мэдээлэл сурвалжлагуудыг үзүүлэх болно. Брюс Аква зэрэг автомашинуудад нийтээр нь ногоон дуугаар олгож нэгдүгээр игнэгээр зорчих хэрэгтэй болно гэдг нь ташаа ойлголт болохыг зам тээврийн яамнаас мэдээллээ. Засгийн газраас чөлөөлийн аяны хүрээнд цахилгаан машины дугаар олголтыг бол хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэрийг танилцуулсан. Энэ шийдвэр нь зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад хамааралтай гэлээ. Аква төрлийн, Брюс төрлийн тээврийн өрслүүд палагийн хөдөлгүүртэй байгаа. Цахилгаан одоо бензин хослсон хөдөлгүүртэй байгаа. Дээр нь бол G500 одоо сүүлийн үеийн тээврийн өрслүүд яг ийм одоо хөдөлгүүртэй тээврийн өрслүүд загвар төрлөөр орж ирж байгаа. Тэгэхээр бид нар ямар одоо загвар төрлүүд орж ирэх нь бол мэдэхгүй шүү дээ. Бид нар бол яг цахилгаан өөрийн үндсэн хөдөлгүүр бол цахилгаан. Энэ дээрээ цахилгаан хөдөлгүүрээ цэнэглэхийн тулд нэмэлт их үүсвэр тавьсан ийм төрлийн тээврийн өрслүүдийг бол бид нар дугаарын хязгаарлалтаас чөлөөлж байгаа л асуудлыг тавьж байгаа. Нэгдүгээрт бол 100% цахилгаан дүүн. Хоёрдугаарт бол
үндсэн хөтөлбөр нь цахилгаан. Тэрэн дээрээ үндсэн хөтөлбөрөө батарей цэнэглэх зориултаар нэмэлт их үүсвэртэй тээврийн хэрэгсэл буюу одоогоор бол рив хөтөлбөртэйгээр Монгол улсад орж ирж байна. Энэ төрлийн тээврийн хэрэгслийг бол нэмэлтээр ногоон эко тээврийн хэрэгсэлд ангилт хамруулж байгаа. Энэ нь улсын хэмжээнд 72 ширхэг одоогоор бүртгэгдсэн байна. Тэгэхээр энэ төрлийн тээврийн хэрэгслүүд орно. Мэдээ үргэлжилж байна. За өнөөдөр манай нийт оюутнуудын 30 орчим хувь нь төлбөрөө төлөх амжиргаагаа залгуулахын тулд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг. Тэдний хувьд хичээлийнхээ хажуугаар ихэвчлэн оройн цагаар ресторан, паб, CU, GS зэрэг газруудад ажиллах нь цөөнгүй. За гэтэл дотор байр нь тэднийг ажлаа тараад ирэхэд оройтсон гэх шалтгаанаар оруулдаггүй гэж тэд хэлж байгаа юм. Ихэнх дотор байр 23 цагт хаалгаа барьдаг. Гэтэл оюутнууд сүлжээ дэлгүүр болон ресторанд зөөгч, худалдагч зэргээр цагийн ажил хийгээд шөнийн 12 цаг болон 1 цагийн үед тардаг гэлээ. Нэг жишээ дурдахад ариун цэцэг 3 дугаар дамжааны оюутан. Тэрээр хичээлээ тараад 17 цагаас шөнийн 2 цаг хүртэл ресторанд зөөгчөр ажилладаг байна. Ингээд ажлаа тараад ирэхэд дотор байрны жижүүр нь оруулдаггүй болохыг тэрээр хэлж байна. Тийм болохоор найзуудынхаа гэрт очиж хонохоос өөр арга байдаггүй гэлээ. Энэ асуудал бусад оюутнуудад ч ялгаагүй тулгамддаг байна. 12 цаг өнгөрөхөөр нөө жижигрүүд нь хаалгаа барьчаад ер нь оруулахгүй тохиол амар олон байдаг. Жист ажилдаг байхгүй. Жист нөө 12 цагаас саад штэ. Тэгээд 12 цагаас саад дотор байрлал 20 хоцордог байхгүй. Тэгээд хоцрохоор нөө оруулдаггүй. Энэ оюутны өргөд байдаг байхгүй юу? Тэгээд 11 өнгөрөөд тэгээд оруулдаггүй маа гээд оюутны байраас гадна гэсэн амар хэрэгцээдэг байхгүй юу мөнгө. Тэгэхээр ер нь ажил тэрийг жоохон ойлгож үзэх байх хэрэгтэй байх гэж бодож байна. 3-аас дээш удаа ингээд таслах юм бол байранд хонохгүй байх тохиолдол шууд байрнаас өгч юм тийм арга хэмжээ авдаг. Дотор байранд хаалгаа барих цагийн хязгаар байх нь нэг талаараа зөв. Гэхдээ нөгөө талдаа ажил хийгээд ирсэн оюутнуудыг оруулахгүй хөдөлмөрлөх эрхийг нь зөрчиж болохгүй гэдгийг холбогдох албанаас хэллээ. Тухайн оюутан сурагч бол шөнийн цагаар байна уу, өдрийн цагаар байна уу хөдөлмөрлөх эрх нь бол нээлттэй байдаг. Тэгээд шөнийн 11 цаг дотороор хаалгаа барьсан гэдэг үндслээр тухайн хүүхдийг орон байранд нь энэ ч тухаасан гэрээний хугацаанд бол оюутны байр гэдэг тухайн хүний орон байр шүү дээ. Орон байранд нэвтрүүлэхгүй байгаа нь өөрөө хүний эрхийн зөрчилдөж өөрнө. Тэгэхээр тухайн оюутнууд хэрвээ ийм асуудал тулгарч байгаа бол холбогдох нотлох баримт тэр байр орон сууцнд байрлах гэрээ гэдэг юм уу энэ баримтуудаа авсаргаад хүний эрхийн үндэсний комисс гомдлоо гаргаад явах бол нээлттэй. Ажил хийгээд ирж буй оюутнуудыг оройтож ирлээ хэмээн сануулга өгөх хөөн гэж сүрдүүлдэг учраас хүндрэлтэй байдаг гэлээ. Түүнчлэн оюутны байр жил бүр төлбөрөө 10-аас 20%-аар нэмэгдүүлдэгч амьдрах орчин муу болохыг тэд хэлж байна. Өнөөдрөөс энэ оны 1-р ээлжийн цэрэг татлага эхэллээ. Эрт цэргийн албанд хүүгээ өдөж байгаа эцэг эхчүүд сэтгэл дундуур айдастай өдөж байгаагаа хэлж байгаа юм. За учир нь манай улсад хугацаац цэргийн албан хаагчийн аюулгүй байдал эрх хамгаалагдахгүй байгааг алба хаах үедээ амиа алдсан цэргүүдийн жишээнээс харж болохоор байгааг эцэг эхчүүд хэллээ. 2013-аас 2023 оны хооронд 46 цэргийн албан хаагч амнасаа алдсан байдаг. Тэдний 15 нь хугацаад цэргийн албан хаагч байсан тухай хүний эрхийн үндэсний комисс 21 дахь илтгэлдээ дурджээ. Саяхан хүртэл хугацаад цэргийн албан хаагч амиа хорлсон гэх харамсалтай хэрэг цахим сүлжээнд тархсан. Эрүүл мэндээрээ 100% тэнцээд явж буй залуус хэн нэгний дарамт шахалтаас болж эрүүл мэнд амь насаараа хохироод ирэхгүй гэх айдас төгшөөр эцэг эхчүүдэд төрөх болжээ. Холбоотой мэдээлэл аюух явдаг учраас санаа жоохон зовнжил байна. Тэгээ аль талдаа хичээхэлгүй хүмүүс хичээхэлгүй тэр байгууллагын ч гэсэн тий бас жоохон хүн сэтгэл гаргаасаа л гэж бодож штэ. Сэргийн аюулгүй байдал бас яг 100% боолны бол сайн гэж хэлэхгүй. Тэгээд тэр тухайн би бол яг өөрийнхөө хувь юунаас тухайн тэр харьяалагч очсон цэргийн газрынхаа юунаас шалтгаалдаг ба. Ер нь яг зүгээр янз бүрийн мэдээ зэтэйгээр сонсоход ер нь их жоохон хангалт муутай л байдаг санагддаг. Хүний эрхийн үндэсний комиссоос цэргийн албан хаагч амнаас эрүүл мэндээрээ хохирсон 100 гаруй кейс дээр дүгнэлт хийхэд тэдний 45%-ийг нь амиа хорлсон эсвэл золгүй тохиолдлоор бэртэж гэмтсэнгийн үндэслэлээр хэрэгсгүй болгосон байжээ. Товчхондоо бол цэргийн алба хааж байхдаа эрүүл мэнд амнасаараа хохирсон 2 цэрэг тутмын нэгийнхэн хэргийг шийдвэрлээгүй байна. 2013-аас 2023 оны хооронд 130 орчим цэрэг алба хааж байхдаа бэртэж гэмтжээ. Үүнийг бууруулахын тулд цэргийн албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтэд анхаарах шаардлага
шаардлагатай гэж хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэж байсан ч тэд хүнд хүчээр хөдөлмөр эрхэлсээр байна. Нөгөөдөгөр сүүлийн үед үеийнгийн хугацаанд цэргийн албаа хаагчид нэгэндээ дарамт шахалт үзүүлэх, цаашлаад бие болон сэтгэл санааны хохирол үзүүлэх тохиолдол нэмэгдэж байгааг хүний эрхийн үндэсний комиссоос хэллээ. Хугацаа цэргийн албаагч хоорондын харилцааны зөрчлөөс үүдэлтэй энэ асуудлууд гараад байгаа. Тийм учраас одоо бид нар анги байгууллагад өгч байгаа эсвэл одоо хугацаа цэргийн цэргийг хүлээж авч байгаа одоо энэ зөвлөгчийн хөлийн зэрэг дотоодын цэргийн штабт өгч байгаа зөвлөмж бол юу вэ гэхээр ерөөсөө хугацаа цэргийн албаа хаагчдыг бол цагийн хуваарийг ягштал мөрдүүлэх ёстой. Дээр нь одоо энэ хугацаа цэргийн албаа хаагчдын одоо сургалт соён гэрэл үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой гэдэг энэ зөвлөмжийг л өгч байгаа. Ингээд ач зээ үр хүүхдээ цэргийн албанд тэнцэж байгаад нь баяртай байгаач тэдний сэтгэлд айдас төгшүүрч мөн нуугдаж байна. Өнцөгчтэй Тэнгэрлэгсийн 7-10 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За стрит арт болон граффит соёл нь өнөөдөр галерейд заларч олон тэрбумын үн хүрдэг урлаг болсон ч түүний үүсэл нь маш энгийн бөгөөд эсэргүүцлийн шинжтэй байсан юм а. Энэ бол хотын чимээгүй ханнуудыг амьлуулж өөрийгөө тунхаглах гэсэн залуусын ирмэлцлээс ихтэй. Урбан соёлын энэ илрэл манай нийслэлдэж түгээмэл бий. Үүний тод илрэл нь багшийн дэдийн нөхөн гарсан юм а. Урлагийн энэ төрлийг гоо зүггүй гудамжны бүдүүлэг хэм маягтай гэж шүүмжлэх хандлага одоо ч арилаагүй байна. Нөхөн гарц метроны хонгил бол урбан соёл, андерграунд урлагийн бүрэлдэхүүн хэсэг. Энэ төрлийн урлаг зохицох хамгийн оновчтой талбар нь өөрөө метроны хонгил болон одоо ийм нөхөн гарцууд байдаг. Үүний нэгэн жишээ бол одоо Улаанбаатар хотын хамгийн их хүн зөрчдөг энэ багшийн дэдийн нөхөн гарц. Үзэгчдийн харж байгаагаар бол энд бол аферизм, граффит, за мөн стрит арт урлагийн холимог энд бол харагдж байна. За мөн одоо ёс бус үг хэлэг ахуулгацсан вандализм ч энд одоо давхар орж байна. Энүүгээрээ энэ бол одоо хотын соёл, урбан, андерграунд соёлын одоо уур амьсгалыг энэ нөхөн гарцанд бүрдүүлж байгаа юм а. За хэсэг залуусын санаачлагаар энэ нөхөн гарцыг дохижуулах, өөрчлөх, ингэхдээ одоо Монголын нэртэй яруу найрагчдын шүлэг бүтээлүүдийг ишилсэн зураг хөрөгтэй. За түүхийн болоо одоо Монгол чиг өв соёлын бас нэг юм үзмөр бүхий одоо нөхөн гарц болгож дохижуулах юм санаачлаг гаргаж байгаа сайшаалтай. Гэхдээ тэр нь яг энэ нөхөн гарцын урбан соёлын уур амьсгалд тэр зохицох бай гэдэг нь бас эргэлзээ дагуулж байна. Энэ болохоор одоо бидний одоо өдөр болго ашиглаж байгаа ChatGPT-гээр оруулсан. Тэгээд оруулаад би ерөөсөө одоо ийм болохыг хүсэж байна гэхэд одоо ийм хариулт гаргаж ирсэн. Тэгээд бид нар ямар болохыг одоо зорж байгаа вэ гэхээр энэ ерөөсөө л Монгол хүн бүрийн заавал мэдэх ёстой одоо 10 афоризм л энэ дотор байх ёстой. Монголын нэрт яруу найрагч нар одоо тэр хүмүүсийн одоо Бямберын Чингой нацагд орж Жонмодын одоо шүлэг нөөж идэг тэр хүмүүсийн одоо дүрсэн нөөж идэг тий. Тэгэд одоо яалчгүй л одоо заавал мэдэж Монгол одоо хүүхд болгоно одоо мэдж байгаа хэвээр шүлэг яруу найрагдлыг одоо заавал мөнхлөж үлдээнэ гэж одоо бодож байгаа. Судалгаа хийсэн. Судалгаа хийхэд нэг бид нар энэ доторгыг ингээ цэмбит сайхан цэвэрлээд будгийн арилгаад цулгуу хаан үлдээчвэл маргааш нэрээ ботчдаг. Яавал залуучууд ирээд энэ дээр ингээ граффити хийхгүй байна вэ гэхээр дээр нь ингээ өв соёлын үнэт зүйл үлдээсэн тохиолдолд бүтээл байсан одоо бүтээлийн балалт цохолдгүй мөлий ерөөсөө залуучууд. Тийм учраас бид нар өв соёлыг үлдээсэн зүгээр цэвэрлээд үлдээчихгүйгээр өв соёлыг одоо ингээ үлдээсэн ийм үнэт зүйл үлдээд юм бол гэж зорж байгаа. Харин тэгвэл энэ нөхөн гарцаар өдөр бүр зорчдог оюутан залуусын төлөөлөл ийм санал бодолтой байна. Яг граффити ингээд гой хийсэн граффитинер бодол гоё идэж тэгээд илүү өнгө төрөх бол нэмж чаддаг. Гэхдээ зарим нэг тэр нэг ёс бус хараалын үг мөг гэтэр ингээд дээр нь давхарлаа зорцоо байдаг. Тэд нар бол ер нь илүү ингээд хотын өнгө төрөхийг бас гутаах шинжтэй байдаг гэж хардаг. Одоо жишээ гэж татах юм бол мөнгөн завьягийн тэр гарцыг цэвэрлсэн шүү дээ. Тэгээ тэрний яг өмнөх үеийн надаа яг амар гоё
санагддаг гэсэн тэрнгөр явахаар юм амар өнгө төрх нэмээд өгсөн нэг тиймэрхүү. Тийм ер нь бол урлаг талаас нь хардаг. Ер нь бол бас чөлөөт сэтгэлгээний зүйл гэж боддог. Тийм. Тэгээд ер нь л урлаг гэж боддөө штэ. Тэгээд тэр чаас дуу хоолойгоо илэрхийлэх бас нэг зүйл болж явж байгаа. Урлагийн сургуулийн оюутны хувьд бол ер нь бол таалагддаг. Тэрнгээр явахд бол ер нь бол таалагддаг. Тэгээд хүмүүсийн бодол бол ер нь өөр байдаг бах. Одоо тэр нь байх ч юм уу, байхгүй ч юм уу, хүүний сонирхлоор бидний урлагийн миний хувьд бол ер нь бол таалагддаг. Ягаад гэвэл графиктэй зай чөлөөтэй сэтгэн, чөлөөтэй одоо юу гэдэг үзэл бодлоо цаас юунд гаргадаг гэдэг ч юм уу. Андерграунд соёл, стрит арт гэхээр хүмүүсийн хэвчлэн вандализм буюу эвдэн сүтгэл гэж ойлгодог. Харин энэ бол залуусын нийгэмд үзэл бодлоо урлагаар дамжуулан илэрхийлэх талбар болдог. Хэрв энэ орон зайг онч мэргэн үгс, уран яруу шүлгийн мөрт, үүх түүхийн мэдлэгийн хан болгол залуус төдийлөн хойшоохгүй. Харин шүлэг яруу найраг Монгол бичгийг стрит арт урлагтай сүлбэл энэ маш том соёлын мессеж болж чадах юм а. Андерграунд соёл гэдэг нь хотын хамгийн амьд хэсэг байх ёстой. Багшийн дэдийн нүхэн гарцыг залуусын өөрийгөө илэрхийлэх галерей болгон өөрчилж яагаад болохгүй гэж. Бүгд найрамдах Хятад улсын Хайнан арал Сааны хотод болсон Азийн эслийн спортын наадмын тухай мэдээллүүдээр хөтөлбөрөөр өргөжүүлье. За Монгол улсын эсний гандболын эрэгтэй эмэгтэй шигшээ баг энэ наадамд амжилттай оролцлоо. Тэд хэсгийн шатанд Катар, Бангладеш, Таиланд зэрэг Азийн хүчтэй багуудтай өрсөлдсөн юм а. Монгол улс Азийн гандболын холбооны идэвхтэй гишүүн бөгөөд Зүүн Азийн бүсийн тэмцээнүүдэд тогтмол оролцдог юм а. Энэ удаад Азийн эсний спортын наадамд эмэгтэй шигшээ баг анх удаа оролцож байна. Наадамд эрэгтэй 14 улс, эмэгтэй 8 улсын багууд өрсөлдөж байгаа юм а. Бид нар бол яг 2 сарын хугацаанд бэлтгэлсэн. Энэ бол яг Монголын анхны эмэгтэй насан туршидын шигшээ баг. Тэгээ бидний хувьд анхны эслийн наадам байгаа. Бид нар хамаг хүчээ зарцуулж бэлтгэлээ хийсэн. Хамаг хүчээ зарцуулж талбай дээр тоглосон. That's it. Багийнхандаа бүгдээр нь баярлалаа. Коучтой баярлалаа. Энэ үрэл тэмцээнд ирсэн багийнхандаа маш баярлалаа. Зөндөө олон бэлтгэл сургалтад авд ирсэн. За тэгээ бидний дараагийн зорилго болохоор 9 сард болох Азийн наадам Токио хотод болно. Одоо очиж байгаад буцаж амраад тэгээд буцаад Азийн наадамд бэлтгэлд гарах байгаа. Манай эмэгтэй шигшээ хамгийн анх удаага оролцож байгаа. Анхны удаага ер нь оролцож байгаа. Ер нь насан туршидын тэмцээнд олон улсын тэмцээнд гандбол тэр тусмаа элсний гандбол анх удаага оролцож байгаа. Тэгээд яг хөө хэсэгтээ манайх 3 тоглолт хийж байгаа. Тэгээд 3 тоглоод 3 хожигдсон ч гэсэн бас нэлээд өрсөлдөөтэй. Одоо энэ тэмцээний бараг төрүүлэх Чайнагийн багтаа эхний тоглолт байсан. Дараа нь бас Шри Ланкийн багтаа бас тоглоод харамсалтай очигдсан. Сая бас контр гаргаад торгуулийн шидэлтээр бас шийдвэрлэлээ. Тэгээд амарч байсан чамлахаар чангадаг эхний удаагийн тэмцээн гэхэд бас том боломжийн орслоо гэж би өөрөө бас хувьдаа дүгнэж байна. Манай Монголд ч одоо нөгөө 3-4 сард нөгөө хүүтний нөхцөл байсан учраас бид нар элсэн дээр гарч бэлтгэлээ хийхэд бас айгүй төвөгтэй бас илс олдохгүй тийм хэцүү байсан. Тэгээд бидэд бас тэмцээн болохоос нэг 5 хоногийн өмнө энэ Хайнан дээрч далайн хэрэг дээр бас элсэн дээр бэлтгэл хийгээд ингээд өнөөдрийн үр дүнд хүрлээ бас дайжгүй бас. Харин эрэгтэй шигшээ багийн тухайд элсний наадамд явхаас өмнө Дорн говьд бүрдэн элсэнд очиж бэлтгэлээ хийжээ. Гэхдээ далайн эргийн элс, говь талын нутгийн элсний ширхэг нь хоорондоо ялгаатай байдаг тухайч хэллээ. Азийн элсний наадамд манай энэ багийн хувьд бол анх удаага оролцож байна. Өмнө бас нэг Азийн наадамд оролцож ирсэн туршлага байгаа. За тэгээд энэ удаа бид нар бас элснийхээ бэлтгэлийг Дорн говьд бүрдэн элсэн дээр хийж бас төхөөлөх маягаар хийж эхэлсэн. Тэгээ мөн энд саниад эрт ирсэн 4-5 хоногийн өмнө бэлтгэлтэй гарсан. Тэгээ анх удаа оролцоход багуудын бас ур чадвар маш өндөр байна. Манай багийнхан бас маш сайн суралцаад тоглолтоос тоглолтод сайжраад сайн оролцож байна. Бүх спортод бас энэ элсний тэмцээнд орж байгаа спортуудын төрөл маань мэдээж хамгийн түрүүнд талбай дутагдж байгаа элстэй талбай маань. Одоо жишээ нь манай гандболын хувьд болохоор элсний яг талбай Монголд огт байхгүй. Тийм учраас ирээдүйд зүгээр энэ Азийн элсний наадам сайн оролцъё гэж бодож бид нар талбай зохион байгуулалтаас эхлэх хэрэгтэй юм. Талбайд болох хэрэгтэй эх орондоо. Яг нөгөө бус багуудын тэгээд сошиал тэ YouTube-ээс тоглолтын үзэх боломжтой бид нар тэгээд энэ дээрээс тактика боловсруулалт асуужуулагчийн баг маань тактика боловсруулаад бид нар тэнд уялдаа холбоотой хамтарч ажилладаг байгаа. Бид нар бүгдээрээ заалан тоглодог, заалын гандбол тоглодог. Анх удаа элсний наадамд оролцсон. Бидраас өмнө оролцсон туршлагатай гэвэл нэмдэрж олон улсын мастер нэмдэрж нэмэгч манайгаа тэгээд бидний хувьд бол элсний наадамд анх удаа оролцоо. Маш том туршлага болж байна. Тэгээд түрүүний ялч тэгэл
алхамаар те тоглолтоос тоглолтод сайжраад явж байгаа. Нөө илсэхээр бөөнөр яг нэг илс бодд юм байна. Үгүй юм бэлээ. Тоглож байгаа илсбэр амар шал өөр юм бэлээ. Одоо бидний мэддэг илс бол биш юм бэлээ. Тэгээ арай дэндүү нарийн шигтэй илстэй хөлмөл яваад алга болчт юм бэлээ. Гандхууд Монгол хөгжиж байгаа төдийгүй олон улсын хэмжээнд ялангуяа Азийн элсний наадамд өрсөлдөхүйц хэмжээнд хүрээд байна. Хурд хүч авахал самбаа шаарддаг тул Монгол хүний биеийн онцлогт тохирсон спорт гэгддэг юм а. Саня 2026 6 дахь удаагийн Азийн элсний спортын наадам өчигдөр өндөрлсөн. За хөтөлбөрийн хэсэгт наадмын тухай сонирхолтой статистик болон Монгол улсын оролцооны тухай мэдээлэл хүргье. Наадамд Монгол улсын 50 гаруй тамирчид, албаны хүмүүс нийлээд 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм а. Өмнөх 5 дугаар наадамд манай улс 7 төрөлд оролцож байсан бол энэ удаад 8 төрлөөр өрсөлдөж байгаагаас 2 төрөлд нь анх удаага оролцож байна. Тэгээ ялангуяа энэ бол одоо 40 гаруй үндэсний олимпийн хороодууд гэж байдаг шүү дээ Азийн. Тэгэхээр 45 одоо үндэсний олимпийн хороодуудаас бүгдээрээ энэ спортуудаа ингээд дэмжиж шинэ спортын төрлүүдэд хөгжүүлж одоо энэ спортуудаас аль нь Азийн наадамд орох боломжтой юм бэ? Аль нь олимпиад орох боломжтой юм бэ? гэдэг ийм бас нэг тийм шинэ төрлүүдэд гарах тийм спортын наадам байгаа. Спорт олимпизмаар дамжуулж одоо дипломаси буюу бие биентэйгээ харьцаагаа сайжруулах, өөрийнхөө улсыг сурчлах, үндэсний спортуудаа одоо сурчлах, тэгээ бас аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг олон юм баг шүү. Тэгэхээр ийм наадмуудыг бид нар олон болох тусмаа Монголд наадам авах шанс нь бас сайжирна гэсэн үг. Альва спортын наадамд тамирчид тасгалжуулагчдаас урьдчилан бүх зохион байгуулалтыг хийх үүрэгтэй баг төрүүлж ирдэг. Тэд Монгол улсын баг тамирчид албаны хүмүүсийн бүхий л хуваар цагийн зохицуулалтыг хариуцдаг юм а. Монголын одоо штабын ажилтны хувьд гэх юм бол ерөнхийдөө тэмцээнээс өмнө урьдчилаад ирсэн байдаг. За тэгээд тэрнээс өмнө Монгол улсынхаа юунд хамааралтай бүх мэдээллүүдээ хангаад эрх буц хувааруудыг энэ оруулна, мөн одоо тосх үйлчлэгээ бүртгэн. За тэгээд тэмцээн эхлэхээс өмнө одоо техникл хурал зөвлөгөөн байхаа бол тэрэнд нь суугаад мэдээллийг аваад цаашдаа холбоодоо хүргээд тэмцээн ямар хуваартай явахаар байгаа, ямар зохион байгуулалттай явахаар байгаа гэх нэмэлт мэдээллүүдийг тухай бүртэн өгөөд явдаг. За мөн одоо спортын тэмцээнүүдээс гадна зохиогдож байгаа үйл ажиллагаанууд дээр гадаад харилцаа болон бусад чиглэлээр координац өгж ажилладаг байгаа. Саня 2026 Азийн элсний спортын наадамд Азийн олимпийн хорооны гишүүн 45 улсын 1635 тамирчин 14 спортын 15 төрлөөр 62 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм а. Нийт тамирчдын 59 орчим хувь нь буюу 959 эрэгтэй бол үлдсэн 41 гаруй хувь нь буюу 676 эмэгтэй тамирчин байгаа юм. Мөн энд цугласан тамирчид, албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сайн дурынхан нийлээд 10,000 гаруй хүн ажиллаж байгаа юм. Оролцож байгаа тамирчин, ажиллаж байгаа хүмүүсийн тоон өмнөх Азийн элсний спортын наадмуудаас хамгийн өргөн хүрээтэй томд тооцогдож байна. Тэнгэрлээс доллар мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ. Хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та сайхан амраарай.